За сайн бацгаана уу бүгдээрээ Балера дөрөгчүүдээ инх болор байна. With Love in Q гэсэн подкастаараа та бүхэндээ мэдчилж байна. Тэгээд өөрийнхөө подкастаараа өмнөх яг интрогоор ярьсантайгаар холбоотойгоор ярьсанчлан та бүхэндээ энэ подкастаараа болохоор яг хайр ер нь өдөр тутам яг амьдрал дээр болдог альва нэгэн бидний тэр болгон асуугаад заримдаа найз нөхдөдөөс ч асуугаад эсвэл гэр бүлийнхнээс асуугаад нэг хариулт олж чаддаггүй нэрээ юу илээ яадаг вүлээ гэж нэг асуудаг тэр сэдвүүдийн талаар ярилцахыг хичээдэг байгаа шүү. За тэгээд та бүхэндээ өөрийнхөө медиумаар хүргэж байсан тухайд нь жил 2 жил одоо өмнөх одоо бичиж байгаа 2020 онд хүртэл бичиж байгаа нийтлүүдээсээ та бүхэндээ яг voice хэлбэрээр хүргэж байгаа шүү. Тэгээ зарим нэгэн зүйлүүд дээр өнөөдрийг ялангуяа харж байгаа өнцгөөс зарим нэгэн өөр гэсэн өнцгүүдийг оруулаад явж байгаа шүү. За тэгээд надтай байгаа баярлалаа. Тэгээ өнөөдрийнхаа сэдвийг өнөөдрийн сэдв маань хэдүүлээ жинхэнэ хайрын тухай ярилцъя. Нөхөө нийтлэг яг 2019 оны 5 дугаар сарын 8-нд биччихсэн. Тэгээд энэ нийтлэлээр мэлээд интервью гэсэн сэтгүүл дээр бас гарч байсан. Яг тухайн үед нь яг тухайн нийтлэлийн хамгийн гол чухал хэсгүүдийг нь яг багцлаад за тэгвэл яг хайрын тухай ярилцахад хайр гэж яг юу юм бэ? Хайр гэдэг зүйлийг бид нар ямар байдлаар тодорхойлд юм бэ? Тэгээд бидний заримдаа хардггүй өнцгүүдийн талаар бас ярилцах гэсэн байгаа шүү. За тэгэхээр бүгдээрээ хайрын тухай ярилцъя. За тэгвэл яг гол нь ярих гэж байгаа юм болохоор яг жинхэнэ хайрын тухай ярилцъя. Тэр нь яг юу байдیں۔ Тэ? Яг миний тодорхойлолтоор болон яг судалж байсан болон миний эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ ярилцаж олж харсан хэд өнцгүүдийг энд багтаасан байгаа шүү. Тэгэхээр зөвхөн миний өнцгөөс гадна болохоор нэлээд олон төрлийн юмыг багтаасан шингээсэн юм подкаст болж байгаа шүү те. Окей. Хүн болгон л хайрыг өөрийнхөөрөө тодорхойлдог байх. Түндээ ч итгэж шинэ хүнтэй танилцахаас ахуулаад дараагийн сонирхолтой үйл явдал юу болох бол гэж таамаглах тэр явцад жинхэнэ хайраа яг умардаг юм шиг. Гэтэ яг бодтойгоор бид хайр гэж яг юу вэ гэдгийг мэддэг болов. Дийлэн хүмүүс хайрыг тодорхойлохдоо тухайн үед төрөх мэдрэмж, эсвэл сэтгэл хөдлөл тэгээд энэхүү мэдрэмж нь үргэлж мэдрэгдэж хэрв тэр нь алга болох юм бол хайр бас төгсгөл болсон гэж итгэдэг. Гэтэ тэр яг үнэн үү? Эцэст нь харах юм бол романтик учрал эсвэл төгс зохицол бид нэрэ хүлээгээд байдаг. Эсвэл гоёмсог үйлдэлүүд мөн дурлснаа зарлаж явснаар хайрыг хадгалж авч үлддэг гэвэл бас өрөөсгөл. Яг үүндээ хайрыг авч үлдэх цорын ганц зүйл бол сонголт байдаг. Тэрхүү сонголт нь яг тэр нэг хүнээ хайрлах сонголт. Юу ч болж байсан, ямар ч нөхцөлд. Энэ бол чиний гаргасан шийдвэр. Ямар ч үед тэрхүү хайраа арчилж, асарч, халамжлах сонголтыг хийн. Яг үүндээ хайр бидэнд тохиолддог зүйл биш. Харин бидний бий болгодог зүйл шүү. Хайр бол амлалт, үйлдэл, сонголт. Яаж ч хэцүү байсан үлдэхийг сонгоно. Нөгөө хүн өөрийг нь хайрлахад хэцүү байсан ч хайрлахыг сонгоно. Магадгүй энэ чинь романтик биш вэ гэж та бодож магадгүй. Гэтэ тийм гэж юу? Яг харах юм бол жинхэнэ хайрын хамгийн гоё, гайхамшигтай зүйл бол хайрлсан хүнээрээ хайрлуулах. Жинхэнэ хайрын тухай бид нар ярих юм бол тэр төлөвшсөн, эрүүл байдаг. Тэрхүү туйлбартай хайрыг хинч бүтээх боломжтой. Сонголтоо л хийх шаардлагатай байдаг. Үндэ хайр заримдаа өвтгөн,  заримдаа золиос шаардна. Үргэлж амар байхгүй.
Гэвч харилцан ижил сонголт хийсэн бол тэр сонголт чинь амьдралын хамгийн гайхалтай зүйл болох боломжтой байдаг. Маш олон судалгаанаас олон жилийн турш аз жаргалтай байсан хосуудыг нэгтгэдэг ганцхан зүйл гэвэл тэрхүү хосууд нэг нэгнийхээ төгс бус байсан ч альва нөхцөлд ямар ч нөхцөл болцолгүйгээр хайрлах шийдвэр гаргасан байдаг. Дахин хэлье. Хэдий төгс бус чиний яг тэр төгс хувилбарт нөгөө хүн биш байсан ч гэсэн би тухайн хүнээ хайрлах шийдвэр гаргасан байдаг. Яг харахгүй эхний бал сарын үеийн дуусгар болох үед тухайн хүнийхээ бүхий л талыг олж харна. Сайн, муу, бүр чигшүүрт хүртэл талуудыг нь олж харна. Тэр бүхэн чиний нэг хэсэг болно. Тэр ачааг чи хамт үргэлцсэн. Мянган эрвэхэнэр алга болно. Гэхдээ энэ бүхний цаана тэр хүнд өөрийнхоороо байх орчин олгоно. Альва шүүлтүргүүгээр амрах тав тухыг нь олгоно. Үргэлж халуун дотн хүлээж авах орон гэргийг нь олгоно. Нөгөө талдаас ялгаагүй та өөрийнхөө өөрөө байх тэр аюулгүй орчноо олно. Юу ч хийж байсан намайг би ямар ч үдэл бодлоо илэрхийлсэн ч намайг шүүлтүргүүгээр хүлээж авах тэр тав тухтай газрыгаа би олно. Хамгийн хэцүү үе мөчид хамгийн хэцүү байх үедээ би гэр гэдэг зүйлээ тэр хүнээс олдог. Тэгээ хамгийн гоё юм нь юу гэж? Чамайг жинхнээр нь харах хүнийг олно. Тэгээ хамгийн бас гайхамшигтай нь тэр хүн юу ч болж байсан. Угаасаа чамайг байгаагаар чи харж байгаа. Тэгээд тэр байгаагаар чин хайрлах шийдвэр гаргасан гэж төсөөлтөө. Ямар ч харилцаанд нэг зорилгын төлөө баг болж ямар ч нөхцөлд тэр хүн чиний дэргэд байна гэдгийг мэдрэх шиг утга төгөлдөр мэдрэмж байхгүй байхаа. Бид ихэнх тохиолдолд хин татагтахаа сонгож чадахгүй. Гэхдээ хайрлах хүнээ бид л сонгодог. Мэдээж яаж бид хин татагтахаа сонгох юм? Заримдаа урт хугацааны харилцаанд байхад ч зарим нэгэн өөр хүмүүс татагдж байгаагаа мэдэрнэ. Тэрийгэ үгүйсгэхэд ч тун бэрх. Тэгэхээр урт хугацаанд юу гэж бодож байгаа вэ гэхээр хин нэгнийг жинкнээсээ хайрлах гэдэг тэр мэдрэмжийг авахаас өмнө тэр хүнтэй хариуцлагатайгаар тэрнийг шийдвэр сонголтоо хийхээс өмнө болохоор тэр таталцах мэдрэмж шохоорлыг бүрэн мэдрэх хэрэгтэй юм шиг байна. Тиймээс ч 30 наснда ч тэр 32 наснда суралцсан хэдэн зүйлс гэдэг дээр өөрийгөө таньж маш олон зүйлийг туршиж үзэж өөр хүмүүстэй үерхэж болцож тэр болгоныгаа мэдэрсний дараагаар тэр болгоныг мэдрээсэ гэж хүсэж байгаа. Тэгээ чи гэж хүнтэй гэр бүл болж үнэхэрийн би ямар үед ямар хүн болдгийг харилцаа болгоноос бид нэр өөрийнхөө тухайд илүү их мэдж олж авч чаддаг. Тэгэхээр тэр яг гэр бүлийн харилцаа гэдэг юмыг үүсгэхээс өмнө бид бүгд тэр таталцах мэдрэмж шохоорлыг бүрэн мэдрэх хэрэгтэй юм шиг санагддаг шүү. Өнөөгийн соёл, нийгэм сэтгэл хөдлөлт ихээхэн ач холбогдол өгч байдаг. Зөвхөн хайрч биш. Биднийг аз жаргалтай болгодог зүйлээ хий. Сэтгэл хөдлөлөө даг гэж сануулдаг. Гэтэ яг үүндээ бодох юм бол анхааруул өгчөхөд сэтгэл хөдлөл бол хуримтгай байдаг. Агшин зурах л байдаг. Зарим нэгэн тохиолдолд өнөөдрийн мэдрэмж бол маргааш нь огт үгүй ч болох үе бий. Тиймээс ч дээрхийн тэр шохоорлох таталцах мэдрэмжийн тухай бичсэн байгаа шүү. Зарим нэг үед бид нар татагдчихж байгаа л тэгэл маргааш нөгөөдөр нь харахад өө би одоо юугаа бодож энэ хүнд ингэж
надаа яагаад энэ хүн ингэж таалагдаад байсан бол гэж гайхах үе гарч ирдэг. Амьдрал бидэнд үнэхэрийн гинтийн явдлаар дүүрэн байдаг. Амьдрал бидэнд сонь сонио юмыг хүртэл авчирдаг. Гэхдээ яг жинхэнэ хайраа олсон үед тэр нэг тайван, танхилуун, тэнцвэрт мэдрэмжийг биднэрт олгодог юм шиг. Заримдаа амьдрал галзуу хулгана мэт санагддаг. Бид хин нэгэнд хаягдах, урам хугарах, гомдох гэх мэт маш олон хүнд хэцүүтэй нүүр тулна. Гэтэ тийм байлаа гэд бид нар мөрөөдлөө хайдаггүй. Бид нар хэцүү юм тууллаа гэд үр хүүхдээ орхидоггүй. Бидэнд муухай аш гаргалаа гэд бид нар эцгэхээсээ татгалздаггүй. Тиймээс ч хайртай хүнтэйгээ харьцах харилцаанд хүндрэл үүслэгээд хаяад явах гэсэн шийдвэр гаргаж байгаа бол энэ харилцаа анхнаасаа л үндсэнтэй байгаагүй шинж баг. Хэрв тухайн хүн чинь чамайг аз жаргалтай болгож амьдралд чинь утга учир авчирдаг бол ямар ч хүнд хэцүүг хамтдаа даван туулах хүчтэй болдог. Тэгэд энэ болгоноос харах юм бол хайр бол сэтгэл хөдлөл мэдрэмж ч биш. Энэ бол маш хүнд хөдөлмөр байдаг. Хайр чамаас их олон зүйлийг шаардна. Жинхэнэ хайр бол заримдаа чиний итгэж сурсан итгэл үнэмшлээс чи эсрэг чигт явахыг хүртэл асууж магад. Чи хүсэхгүй байсан ч чамд олон зүйлийг ойлгуулахыг хичээнэ. Заримдаа бүр ойлгохгүй хүн зүйлийг хийхийг ч шаардна. Харилцан буулт хийхийг үргэлж нэхэн энэ бол амархан биш. Энэ аял амар байдгүй. Гэтэ яг үндэ эргээд бүх юмыг нь харахад тухайн аялал хамгийн гайхамшигтай зүйл нь өөрөө байдаг. Тэр хүнд хэцүү шийдвэр болгон чин учраа олох гэж тэмүүлж буй сэтгэл чин бас ийм нэг сайхан зүйлийн төлөө хөдөлмөрлөх боломжтой байх чин гайхамшиг шүү дээ. Тэгэхээр аз жаргалтай мөчүүдээс гадна энэ хатуу бэрх хүнд үеүдээ бас нандинаж сурснаар хайр гэдэг агуу юмны утгыг нь бүрэг ойлгодог болов уу?